За энэ хилцээрийг эдийн засгийн том хилцээрийг бас зарчмын хувьд одоо дэмжихээс аргагүй байгаа. Гэхдээ хэд хэдэн санаа зовж байгаа юм хэлэхээс бас аргагүй байна. За эрчим эдийн засгийн сайдаас асуухад ер нь энэ хилцээрт орсон манай төсвийн нэг орлогочин буурах уу? Гайлын болон бус татварууд маань буурах юм уу? Үгүй энийг тоон үзүүлэлтээр хэлж өгөөч. За бид нар эдийн засгийн энэ Евразийн хэлтгүүр хилцээр гэж байгаа юм тий. Энд 3 жилийн хугацаанд орох юм байна. Экспортод дэмжиж гэдэг. Энэ 3 жилд чинь нөгөө экспорттыг чиглэсэн үйлдвэрүүд чинь баригдаж амжих юм уу? Тийш одоо экспортод гарах чиглэлээр олон үйлдвэрлэлүүд байгуулагдаад экспорт гарах тийм болцоо үүсэх юм болов. Хоёрдугаарт. За 3 жилийн дараа эргээ харсан чинь хэдэн үндэсний үйлдвэрлэл чинь сөхрөөд унтсан байх юм биш байгаа. Та судалгаа шинжилгээ хийж үзсэн үү? Энийг бас нэг хариулж өгөөч гэж. Сая цогтгэрэл сайд яриад байна шүү дээ. Гурилыг импортын татварыг байхгүй болгоцсон чинь манай үндэсний үйлдвэр 40% буусна гэж байгаа. Одоо хамгийн энгийн жишээ хэдүүл авч үзье. Оросд үйлдвэрлэсэн цэвэр ус хамаагүй хямдтай. Монголд орж ирэхэд иргэн алийг нь авах уу? Үнэтэй Монголынх нь авах уу? Арай хямд байгаа Оросын цэвэр усыг авах. Цэвэр ус чинь тэг гэж байгаа шүү дээ. Тариф тэг гэж байгаа байхгүй юу? Виски энэ бүгдээр л одоо тэг юм бэл. Тэрээс бүхий л зүйл тариф байхгүй. Тэгэхээр иргэн алийг сонгох бол энэ тал дээр та ерөнхийдөө бас тооцоож үзсэн болоо. Ер нь тэгээд манай нөгөө экспортын үйлдвэрүүд 3 жилийн хугацаанд баригдаж амжихгүй бол гадагшаа гардаг валют маань нэмэгдэх юм биш байгаа гэсэн болгоомжлол байна. Гэхдээ зөвхөн болгоомжлол шүү. Таавар бол биш. Тэгэхээр та одоо бас эдийн засгийн сайдын хувьд хариулж өгөөч гэж хүсэж байна. Тэгээд ер нь бол энэ хилцээр том агуулгаараа бас дэмжиж байгаа гэдэг хэлж. За. Гантовар сайдын актуар нэ. Тэгэхээр ер нь бид нар энэ үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах үзэл санаанаасаа бол хэрхэв чухарч болохгүй. Алдарж авахлан гишүүний энэ саналтай бол санал нэг байгаа. Бидэнд байгаа хэрэгслүүд бий. Жишээлбэл одоо төсвийн мөнгөөр төсөв маань одоо их том орон зайтай болсон. Төсвийн мөнгөөр бол бид нар өргөн хэрэглээний барааг авахдаа зөвхөн дотоодын бүтээгдэхүүн авна гэж хэдүүлээ хуульчилмаар юм бэлээ. Ерөөсөө энэ бол хүнээс айж ичггүйгээр зүгээр үндэсний үйлдвэрлэлээ худалдаж авна. Нэгдүгээр. Хоёрдугаарт үндэсний энэ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ нөөтийн буцаалтыг хэдүүлээ өндөр түвшинд хүргэж болох юм бэлээ. Жишээлбэл Монгол улс худалдаж авах юм бол нөөтийн буцаалт чинь 5% байдаг, 6% байдаг. Гадны улсыг худалдаж авах юм бол нөөтийн буцаалт нь 1% байдаг, эсвэл 0 байдаг тийм ээ. Ийм байдлаар хэдүүлээ үндэсний үйлдвэрлэлээ бол бүрэн хамгаалах боломж бололцоо бол байгаа. Нэг. Хоёрдугаар тэрний Евроаз маань өөрөө хөрхий Солонгостой, Японтой, Хятадтай өрсөлдөөд Монголын зах зээл дээр бараагаа зарна гэдэг бол маш хүндэл юм бэл. Бодит байдал дээр. Бодит байдал шүү энэ бол. Тийм учраас манайх бол юугаараа онцлогтой вэ гэхээр гайлын тариф их багтаа учраас зах зээл бол асар нээлттэй болсон байхгүй. Бидний бас нэг давуу тал байна. Тэгэхээр одоо та бүхэн дэлгүүр ороод харах юм бол бяцлаг Евроаз өрсөлдөн л гэдэг байгаа. Гэхдээ бяцлагын ихэнх нь Европын бол байх. Йогурт дээр өрсөлдөн л гэдэг. Йогурт нь ихэнх нь Солонгос, Хятад йогурт байдаг. Гэх мэтлэн усан дээр өрсөлдөнө гэхэд усны ялгаа байхгүй Хятад биш ээ. Солонгос ус дэлгүүрээр дүүрэн байдаг. Бид нар бол яг хилцээрийн явцад дэлгүүрийн лангууг очиж үзэж байгаа юм л. Тэгээд тэр дэлгүүрийн лангуу бол айхтар солигдохоор дүр зураг бол ерөөсөө харагдахгүй. Хамгийн гол нь бид нар Евразийн лангуун дээр өөрийнх нь Made in Mongolia гэсэн барааг л тавьмаар байгаа юм. Гэдгэрүүл хэдүүлээ явж байгаа. Нэг. Хоёрдугаарт бол гишүүнэ 3 жил болоо шууд дуусах юм бол биш. 3 жил болоод аль нэг тал нь гормын саналгүй бол 3 жилээр автоматар сунах юм. Жишээлбэл 3 жилийн дараа Евразтай л ой энэ асуудал байна гэвэл зогсно. Бид асуудал байна гэвэл зогсно. Асуудал алга аль нь яг л одоо төлөвлөгөөнийхөө дагуу явж байгаа гэх юм бол 3 жил автоматар сунна. Ингээд харилцсан нэгнийхээ бүтээгдэхүүнд одоо тодорхой хэмжээнд дасаад хэрэглээд харилцаанд ороод сурцсны дараа бол энэ сунахад бол бэлэн ийм хилцээр байгаа гэдэг хэлбэр. Төсвийн орлого бол буурна штэ. Гайлын татвартай холбоотой 300 тэрбум орчим төгрөгийн татвар бол эх жилээс хасагдана. Тэгвэл өнөөдөр
бид нөгөө бэлэн худалдаж авж байгаа бараан дээрээ шүү. Гэхдээ өнөөдөр бол жишээлбэл бид нар Оросын холбооны улс руу бараа худалдаж аваад төлбөрөө шилжүүлэх болцоогүй байгаа. Тэгэхээр одоо юугүй гэрээ хийгдлээгээ тэндээс бараа Монгол руу асгарахгүй. Яг гэвэл бид төлбөр шилжүүлэх болцоогүй байгаа. Тэр талаас төлбөр бол шилжигдэж байгаа. Одоо бид нар бараагаа зарлаа гэвэл нөгөө тал маань Монгол руу бол төлбөр шилжүүлж байгаа. Тийм учраас бол айхтар ингээ бараа асгараад татвар багасаад урлаг буураад гэдэг зүйл бол гарахгүй гэж харж байгаа. За алдарч хөлөн гишүүн тодруулъя. За сүүлийн үед Оросын холбооны улстай хийж байгаа энэ гэрээ хэлэлцээрүүд их тийм эмзэг болчиход байгаа юм тийм ээ. Тэгээ Оросын холбооны улсын манай бас нэг том хөрш улс байгаа. Тэгээ эсэргүүцэгчийг хандлага нэлээд тийм давмгаалаад байгаа. Тэгээ төвчний асуудал дээр бол одоо бас гарцаа авахгүй бид бодох ёстой асуудал байсан. За энэ Евразийн хэлэлцээр дээр бол зүгээр Оросын холбооны улстай бид нар хэлэлцээр хийхэд за эргээд 3 жилийн дараа Япон шиг л болчихгүй бол алдах юм уу байхад би бодож байгаа. Гэхдээ манай эдийн засгийн сайд саяны бидний ярьсан энэ олон асуудал дээр нэг тооцоо судалгаа хийгээд хэрвээ асуудал жоохон хүндрээд ирэх юм бол жилийн дараа энэ төр одоо хэлцээрээс энэ гарч болох уу? Тийм болцоо байхгүй юу? За тэрийг албан ёсоор яг микрофон дээр аваад өгч. Одоо байдал хүндрээ бидний бодсон шиг биш боллоо гэж боддیں۔ Нөгөө айхтар багж далаа шиг урсаж орж ирээд манай үндэсний үйлдвэр хэвтээд эхлэх юм бол та жилийн дараа энэ хэлцээрээс гарч чадах. За албан ёсоор авилчаа. За Гантөмөр сайдын микрофоныг нээ. Ер нь бол төрийн бодлого аливаа бодлого гарахтаа 7 хэмжиж нэг огтлдог л доо. Тэгээ энэ бодлого ингээд анхудаага энэ парламент руу орж ирээд энэ парламент энэ засгийн газар шүүрч аваад хийж байгаа зүйл ерөөсөө биш шүү гişүү дээ. Та бүхэн өмнөх парламентуудаа бас итгэхээрээ. Өмнөх засгийн газруудаа бас итгэх хэрэгтэй. Тэр 2050 гээд урт хугацааны хөгжлийн хөтөлбөр дотор яг үүсгээрээ байдаг зүйл. Яагаад би оруулсан байдаг тухайд тайлбарлах гээд байгаа вэ гэхээр эн чинь ингээ Монгол улс хөгжихийн тулд энэ зах зээлтэй заавал гэрээ хийх юм байна гэдгийг бүх төвшөнд эрдэмтэд нотолдог зүйл байхгүй. Тэгвэл өөрийнхөө дотоодын үндэсний үйлдвэрлэлээ хамгаалаа гэдэг ийм параллел өгөгдөлтөй. Тийм учраас бол бид 1 жилийн хугацаатай ч гэдэг юм уу нэг гэрээ хийчээ дундаас нь хайдаг ийм зүйл бол байхгүй. Бид бол тууштай Монгол төрийн бодлого их тогтвортой байгаасаа гэдэг үүрэг даалгавар аваад би энийг өргөн барьж байгаа юм. Түүнээс биш одоо